Амар гоё талбай болсон шүү. Энэ удаагийн бичлэг ийм гоё талбай дээрээс хийнэ. Каш. За сайн байцгаана уу, Zopolic X байна. Энэ удаагийн бичлэгээр Kobe 3 Pro. За энэ пүүз маань миний хувьд бол бага насыг санагдуулсан их дурсамжтай гоё пүүз. Ягаад тэгэхээр Kobe 3 анх гарч байхад нь би авч одоо нэлээд дээр үед гэсэн үг л дээ. Одоо 20 насны ихээр авч одоо өмсчээсэн. Тэр үед бол энэ пүүз их гоё санагджал, их үнэтэйч байлаа. Миний авсан өнгө нь болохоор нөгөө Lakers-ийн цагаан цэнхэр, саарал цагаан цэнхэртэй тийм өнгө нь байсан. 8 хагас буюу 42-ыг аваад жоохон харамсчихсэн л да. Тэр үуч одоо буцаахад хэцүү байсан цаг. Тэгэл гүрийгээд өмсчихсэн 42-ыг авахд бол өстой. Энэ амар бариу пүүз би авч ирсэн. За ерөнхий пүүзний материал бол ер нь гой зүүн тийм old school яг хуучных шигэ өнгө болгоно ондоо байх шиг байна. За хамар хэсэг нь болохоор арьс. Гэхдээ энэ бол хулих арьс л та. Яг жирийн арьс биш. Гэхдээ яг хуучныг санагдуулах тийм хөөрхөн арьсан юм шиг мэдрэмж. Ардтал нь болохоор бас тийм дээгүүрээ жоохон цавуу наац юм шиг тийм арьс. Ингээ хальт байрахаар одоо Nubuck гэж жоохон илгэндүү материал шиг. Гэхдээ энэ бас лабораториор хийсэн тийм материал. Жоохон хатуу хөөрхөн. Дээд энэ их бие нь болохоор ерөнхийдөө Curium гэдэг материал байгаа. Тийм эрзэн дээр нүхтэй эрзэний хойно одоо нэхмэл материал одоо наасан гэх юм уу. Ингээд сайн харах юм бол ингээд баг нэвт харагдаж байгаа. Тэгэхээр одоо амьсгалах чадвар бол нэлээд өндөртөөр ингэж хийсэн байна. Pro дээр одоо энийг одоо апдейт хийсэн гэсэн үг. За энэ хилний хэсэг бол хил нь өөрөө бол тустай хил биш. Одоо доторх оймсноос жоохон илүү гарсан хэсэг. За доторх оймс нь бол жирийн нэлээд нэмхэн материалтай неопрен материалаар хэрэгсэн. Тэр бол хөлөнд бол их дандаа л гоё байдаг. Сэрүүхэн бөгөөд одоо хөлсийг маш сайн шингээж авдаг, хурдан хатдаг тийм материал. За өсгийн хэсгээрээ бол зөөлөвч маш сайтай. Өсгийн буюу энэ шагаан хэсгээрээ маш сайтай. Зөөлөвч маш өндөр. За ерөнхийдөө материал бол маш өндөр сайн хийсэн байна. Дооцох нь бол тэр чигээрээ резин дотроо зөөлөвчөө хийсэн гэсэн үг. Деталийн хувьд их гой хөөрхөн детальтай байна. Нэг зурагчин энийг олсон гэсэн. Одоо энэ пүүзийг буруу тийш харуулад ингээ барьчихаар инээж байгаа могоо шиг царайтай байна гэдэг. Одоо Mamba, Kobe ч одоо өөрийгөө хар Mamba одоо могоо гэдэг тэрнтэй одоо хөөрхөн дөхүүлсэн тийм хөөрхөн одоо юм байна. За пүүзний артл бол энэ шилэн хэсэг дээр Kobe-гийн лого байх жишээний. За артлынх нь энэ өсгийн хэсэг нь бол энэ юу юм шиг байгаамаа. Татруулагчтай юм шиг. Баахан Kobe-гийн лого ингээд мангар олонгоор ингээд тавьсан. Тэгээд энэ өсгийн дээрээ zoom гэ бичсэн. Энэ дээрээ жижиг Nike-гийн лого байх жишээний. Хил дээрээ мэдээж Kobe-гийн лого. Тэгээд энэ өөрөө цав цагаан пүүз болохоор юм деталууд нь ингээд pop хийдэггүй. Холоос харах зүгээр л цав цагаан тий сувлагчийн пүүз өмссөн юм шиг. Тэгээд дөхүүлээд харангуутал чи өстой янзын материалын оруулга ихтэй гоё одоо craftsmanship айгу сайтай пүүз гэх юм уу да. За пүүзний хил нь одоо өөрөө доторх оймс гэсэн үг. Зөвхөн дээд хэсэг нь одоо тусдаа. Дотгошоо болохоор ингээд юм неопрен материалаар одоо юм оймстой. Тэрийг жоохон анзаарахгүй би анх өмсөхдөө хүн ингээд нэг пүүзнийхээ хилийг татдаг штэ. Тэгээд татсан чинь шах гэж дуграадсан чинь одоо энэ дээр нь энэ хэсэг нь жоохон уртсан байна. Жоохон урагдцсан одоо энэ хэсгээрээ хоёр талаараа жоохон сэмэрсэн байна. Тэрэн дээр жоохон болгоомжтой байхгүй бол энэ талын бас жоохон уртсан юм уу? Энэ талын илүү уртсан юм байна. Тэгээд урдчтын байна. Урагдчтын байх шүү. Тэгээд хамаагүй татаад ураад хайчваа. За зөөлөвч бол энэ пүүз бол гоё шүү. Хамгийн том одоо өөрчлөлт оруулсан юм. Crystal 3.0 дээр нь ахаад zoom strobe хийчихэж байгаа. За тэр нь яг хөөр одоо шууд яг хөлний доор юу байна л да. Zoom одоо ингээд шингээл ингэж яана. Ап гэл кроссор хап сап гэл алдахад бол үнэн гой зөөлөвч.
За энэ пүүсний маань хамгийн том өөрчлөгдсөн зүйл нь юу вэ гэхээр энэ зөөлөвч нь байгаа. За оригинал хувилбар нь болохоор өсгөн дээр зүүмтэй, үлми дээр нэг ийм зүүмтэй. Тэгээд тойроод EVA гэж жирийн зөөлөвч хэрэглэдэг байсан бол энэ дээр Kirschlon-ы 3 дахь хувилбар буюу Kirschlon 3.0 тэрнийхээ дээр бүтэн боловчны хэлбэртэй zoom strobe хэрэгэлсэн байна. За тэгээд хөлд яаж мэдгэж ийн вэхээр мэдээж тэр хоёр зөөлөвч цуг орохороо маш зөөлхөн. Анхандаа бол энэ гаднах одоо энэ нь болохоор ирзэнээрээ байгаа болохоор гадуур нь ингээд ирзэн барьсан болохоор нэг юм төв зөөлхөн тийм мэдрэмж бол төрөхгүй байсан. Анх өмсгөд бол жоохон хатуудуу ч юм шиг. Гэхдээ тийм муухай хатуу биш. Хатуудуу жоохон газраас өндөр ч юм шиг айгүй тийм сонир мэдрэгдээдсэн бол 1-2 өмсний дараа бол ёстой хөлөнд хөвшээд оловчин доошогоо суугаад бүх одоо зүмүүд нь ажиллаад халаад. Тэгвэл гутлаа одоо газраас дээшээ хэр өндөр мэдрэгж өгөх өндөр бол биш. Бүр тийм шалтгаан наалдсан бол бас биш. Одоо яг холбогч хамгаалагчд бол яг тохирсон тийм гоё зөөлөвч байна. Бүр ингээд зөөлтөө дэндүү ингээд хүн дээр зогссон юм шиг бас ингээд доош нь одоо ингээд татаад байдаг штэ. Тийм бол бас биш байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол их баланс сайтай, баланс их өндөртөө тийм пүүз болсон байна. Над бол их таалагдж байгаа. Өсгөн дээр одоо би жоохон ингээд цогтөг тэр мөрөн дээр бол тэр хүчийг бол сап гал өөрлөгөө татаад авчиж. Жишээний дундуур нь зүссэн бичлэгийг харсан. Тэгсэн өсгөнөөс үлмөр ихэх пүүз юм уналттай байдаг л да. Энэ болохоор баг уналтгүй пүүз юм байлээ. Тэгэхээр одоо нэг шинэ тренд гараад байгаа шүү дээ. Хүний хөл чинь ийм хавтгай байх хэвээр, ийм өсгийтэй байх ёсгүй гээл. Одоо тэр шиг одоо баг пүүз болцсон юм уу хаашаа. За Kobe 3 Pro дээр одоо 3 том юм шинжлэгдсэн байна. Одоо оригиналаас бодвол одоо Pro болгохын тулд одоо сайжруулсан гэх юм уу да. За хамгийн түрүүнд юу вэ гэхээр dead материалын одоо энэ нэг резинтэй материал. Одоо энэ ч одоо curing гэдэг материал. Тэрний дундуур орсон одоо энэ сетиг энийг одоо нэмгэн болгож өгөөд тэгээ жоохон хөнгөн буюу амьсгалдаг болгож өгсөн байгаа. За хоёрт нь юу вэ гэхээр доодох зууралтын одоо энэ яг боол гэж хэлдэг одоо үлминий хэсгийг одоо хуучин энэ нэг дөрвөлжин доторх нь битүү байсан бол энэ удаа одоо дөрвөлжин хэсгийг одоо ухаад дөрвөлжин дотор ахиж дөрвөлжин хийгээд одоо илүү зуралттай болгох гэж ингэж дизайныг жоохон өөрчилсөн байна. За 3 дахь буюу хамгийн том зүйл юу вэ гэхээр энэ пүүзний зөөлөвч байгаа. Энэ пүүзтэй дотор туулах ямар ч завшаан гарсангүй. За дотор одоо яг ямар болохыг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Одоо хэлжүүл жоохон худлаа ярьж гад байна. Тэгэхээр үнэхээр хэлж мэдэхгүй байна. Гадаа бол асуудалгүй сайхан зууралт бол сайтай зуураад явж байна. Өсгий дөрөө халтрахын бол алга байна. За өсгийнөөс үлгэн рүү дамжих одоо транзишн бол үнэхээр айтайхан. Тэ зууралтын хувьд бол мэдээж хуучнаасаа бодвол сайжирсан байх. Хуучных нь би дандаа дотор өмсдөг байсан. Ер нь нэлээд халтрах шинжтэй байдаг байсан. Айгүйх гараар одоо арчуулдаг пүүз байсан. Тэгээд ингээд тоглосны дараа доотх нь харахаар ингээд жижигхэн шороо ороод тэр ингээд бүр ингээд тагтаршаад хатцсан. Тэгж их одоо тоос өөртөө татдаг тийм зуралттай байсан. Одоо энэ нь болохоор тэгүүлэхгүй тулд одоо ингээд сайхан нүглээд өгсөн байна. Ер нь бол доодох ирзэн бол сайтай юм байна. За хяндралаар нь авч чаддаг бол ер нь гадаа өмсөхөд бол их гоё пүүз юм шиг надад бол санагдаад байгаа. Би дандаа гадаа өмссөн. Би дээрээ нэг ахтаалтаа манайх тэгээ дандаа л шинэ гарсан пүүзийг жоохон муулж идэг. Ягаад тэгэхээр дандаа нэг ийм марлан материалтай боллоо. Дандаа шагааны доогуур инээ тэрэ гээд. За ахтаа зориулж хэлэхэд бол энэ бол яг танд бол тохирсон пүүз юм байна өө. Ахтаа буюу одоо хөгшчүүлт буурайнуудад одоо 40 гарсан хүмүүс одоо дандаа шагааны хамгаалт асууж идэх хүмүүст бол энэ пүүз их зүгээр юм байна. Ягаад гэвэл дээд материал нь хөөрхөн зузаан хуучныг санагдууламж дэндүү хөнгөн биш, зөөлөж сайтай, шагаан дээгүүр ингээд сайхан үдэг. Тэгэхээр одоо үнэхээр шагаа
гიშгэд туслахгүй ч гэсэн одоо энэ толгой дотор их гоё юм мэдрэмж өгнө шүү дээ. Шагааны дээгүүр пүүз өмссөн байгаа шүү. Одоо өстой сайн тоглож болно ч юм уу те. За энэ Kobe 3 ч одоо бараг 20 жилийн дараа ахиж хийгдсэн юм байна. За тэгээд 20 жилийн дараа 18 жил юм уу да. 17 жилийн өмнө би одоо өмсөжсэн болж таарлаа оригиналын. За тэгээд тэрний ялгаа нь бол би яг тэр үед багцныг авсан байсан болохоор өстой амар хөл барьдаг байсан. Гүрийгэд өмсдөг гэсэн. Энэ удаа болохоор 42 хагас буюу US 9-ийг авсан. Одоо өмсдөг Resmera гэх юм уу да. Яг таарч байгаа. Resmera-ийн хувьд бол яг өөр хайрламар яг зүгээр. Энэ пүүз өөрөө бол жоохон шүгэрдүү, жоохон урдуураа, жоохон бариудуу. Тэгтээ хуучны пүүз стил болохоор өмсчээд л одоо пүүз ч өөрөө ингээд хөлөнчийг хөвшөө жоохон томорноо. Тэгэхээр бити нэг дээшээ Resmera томруулж авахыг бодороо. Яг өөр хайрламарыг аваарай. За тэгээд оригинал энэ хоёрын өмсөж явахад одоо ялгаа нь юу вэ гэхээр анх оригиналын өмсөж явахад энэ үсгийн нэг тийм хоошогоо юм ингээд гарцсан юм шиг айгу сонин санагдаад байдаг байсан. Тэгээд пүүз нэг өөрөө нэг ийм энэ Protron болохоор жирийн зүгээр санагдаж байгаа. Нэг тийм мэдрэмж бол байхгүй. Дээрээс нь энэ дээдхэн шагааны энэ хэсэг байна штэ. Энэ шагаа барьдаг. Тэрийг анхных нь хөлбруулахаар арай том хийсэн юм шиг байгаа. Тэр үед одоо би үдэхэд ингээд нийлчихэд идэг байсан. Яг би тэр үед арай туранхаа байсан л та. Гэхдээ арай ч ингэж нийлэхээр бол туранхаа байгаагүй. Тэгэхээр одоо миний бодлоор энэ дээд хэсгээ арай жоохон богиносгож өгсөн юм уу да. Одоо яг сайхан бариулаад үдэхэд бол яг ингээл таарч байна. Тэрнгээр ялгаатай байна. За мэдээж өмсгөлийн хувьд бол илүү зөөлхөн сайхан болсон байна. Илүү хөнгөнч болсон юм шиг санагдаж байна. Гэхдээ одоо 17-8 жилийн өмнөх юм а би одоо яаж санахад. Гэхдээ миний хувьд одоогийн пүүзүүдтэй харьцуулах юм бол энэ пүүз бол тийм хөнгөн биш шүү. Яг тэгэхээр хуучны юм одоо нэг арьсанцар те. Тэгээд нэг юм янз янзын юм хуучны одоо пүүз болохоор юм резин ихтэй. Жохон түнтгэрдүү гэх юм уу. Жохон тийм пүүз болохоор жохон жи ихтэй шүү. Миний хувьд бол за LeBron-ы хуучны пүүзүүд чи хүнд биш л бол пүүз бол нэг хүндрэхэд байдаггүй. Энэ бол надад бол гоё санагдсан. За ерөнхийдөө надад ямар мэдрэмж өгөө, надад ямар санагдваа гэвэл их гоё носталжик буюу баг насыг дурсамж сэдрээсэн тийм гоё пүүз байлаа. За пүүз нь одоо хөлд мэдрэгж байгаа нь тэр шагааны дээгүүрийн одоо барьдгинж тэр жингийн ховж тэр ерөнхийдөө бол их гоё мэдрэмж надад бол төрүүллээ. Надад энэ пүүзнээс одоо таалагдаагүй зүйл бараг алга. Одоо ихэнх хүмүүс шинэ үеийн хүмүүс одоо дээдхэн шагааны дээгүүр гарсанд нэг жоохон сэтгэл гонсгор байгаа юм байлаа. Миний хувьд бол их гоё байлаа. Одоо шагаа далийг гიშгэд тусалдахгүй ч гэсэн одоо шагаан дээгүүр ингээ барьчихаар энэ цаанаа нэг юм сэтгэлд үеиг мэдрэмж өгж байна. За ер нь сайхан үдцэн багтаад хөл бол хаашаач явахгүй. Өнгө нь их гоё. Одоо энэ хавхар тэгэн гутлаа артлынхны Nike-ны цагаан гарвал тасархаа. Тэр өнгийг хүлээж энэ тийм гарах юм уу